Самцхан үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөр ихэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөг хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудтай уулзлаа. Дэмжээгүйг дэмжиж гэсэн идэвхгүй санал хураалт дахин маргаан дагууллаа. Арчсан нам дахин хамтарсан засгийн газарт орохгүй, сөрөг хүчний үүргээ хадгална гэж мэдгдлээ. Владимир Путиний айлчлалын үеэр олон төлөлт дэлхийн ертөнцийн тухай бүгд найрамдах хятад ард улс Оросын улмын улсын хамтарсан тунхаглал гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Эбола вирусын вакцин 6-аас 9 сарын дараа бэлэн болно гэж мэдгдлээ. Америк нэгдсэн улс Кубын ерөнхийлөгч асан Раул Кастрод эрүүгийн хэрэг үүсгэв. Эхний мэдээг хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөг хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажиллагчтай уулзлаа. Хоорондоо харилцсан уялдаатай хөдөлгөөн хөтөлбөр түүний дотор эрүүл Монгол хүн хөдөлгөөнийг үр дүнд хүрэхэд эрүүл мэндийн салбар, хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага өрхийн эмнэлгүүд манлайлах үүрэгтээ оролцож байгааг тэрээр онцоллоо. Зарим томоохон хувийн эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дүрс онцлогооны дэвшилтэд төхөөрөмж нэвтрүүлэн хавдар, зүрх судас, мэдрэлийн өвчнийг эрт үед нь оншилж байна. Мөн дурангийн болон роботын тусламжтай мэс заслын технологи, хиймэл оюун ухаан суурилсан онцлогооны систем, захим эрүүл мэндийн нэгдсэн платформ ашиглаж эхэлжээ. Хүлээн авч уулзаад ийм сайхан элен далангүй ярилцсан бүх сайхан хөтөлбөр нь таалагдлаа. Ер нь бид нар тийм ойрхон байлаа. Эрүүл Монгол үндэсний хөтөлбөр нэг таалагдлаа. Одоо тэгэл бүх хүн эрүүл сайхан аж төрж амьдарч байвал одоо тэгэл бүх юм нь болж бүтнэ. Цаашид Монгол хүн эх орондоо дэлхийн түвшний тусламж үйлчилгээ авдаг болохын төлөө эрт илрүүлэг онцлогооны хамрах хүрээг тэлж дундаж наслалтыг уртсахын төлөө хичээн ажиллагаа илэрхийллээ. Улсын хэмжээнд 220 гаруй өрхийн эрүүл мэндийн төв нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.2 сая гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэдэг. Би бол жишээ нь Монголын тод амьсаас гэр бүлийнхаа амьсны хэрэгцээг хангадаг. Тийм болохоор бол Монголын үйлдвэртэй дэмжиж байгаа. Ерөнхийдөө хятад ч юм уу газраас бол хувцас сунар авдаггүй Монголын үйлдвэртэй дэмжиж Монголынхоо дээл хувцас, амьс, гутал бүгдийг яг өөртөө Монголоо дэмжиж ажиллахыг хичээдэг. Би хувьдаа төрийн тэргуун санаачлаг гарган дэмжлэг үзүүлснээр улсын 2 дугаар төвийн эмнэлгийн эргэтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтанд орсон бол удахгүй сувилахын сургалт судалгааны төв уламжлалт ангаах ухааны үндэсний төвийн бүтээн байгуулалт дуусна. Ерөнхийлөгч мөн хавдар судлалын үндэсний 2 дугаар төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг ажиллуулж уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх зарлиг гарган хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд эрүүл мэндийн 4900 гаруй байгууллагад 67000 гаруй хүн ажиллаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийт ажилчдын 43% нь хувийн хвшлийнх юм. За өнөөдөр ингээд эмнэлгийн ажилчид биднийгаа ерөнхийлөгч маань Монгол Улсын ерөнхийлөгч маань хүлээж аваад ингээд уулзалт зохион байгуулад бидний санал гомдлыг сонсоод өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнаад ингээд их таата сайхан мэдрэмж төрлөө. Ерөнхийдөө бол тэр байгаль орчноо хамгаалах зорилгоор тэр төсөл модны төсөл зохион байгуулсан бас их анханасаа бих таалагдаж дэмжиж байгаа. Ерөнхийлөгч Улаанбаатар сонгодог эмнэлгийн урьдчилан сэргийлэх багц шинжилгээний тасгийн эрхлэгч зөвлөх цэргийн эмч Намнангийн Нарья, Хөвсгөл аймгийн Хөвсгөл 3 гал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга клиникийн профессор Жүгдрийн Сүнжидмаа нарт хүний гавьяат эмч, Үнэн лабораторийн зөвлөх эмч, ангаах ухааны доктор дэд профессор Ванчкийн хатхүүд эрүүлгийг хамгаалахын гавьяат ажилтнанд цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон медалаар шагнасан юм. Улсын хурлын чуулганы үеэр дэмжээгүйг дэмжиж хэлбэрийн санал хураалт нь үндсэн хууль зөрчих эрсдэл дагуулж өмнө засгийн газрын доктортой байдал хүртэл нөлөөсөн талаар улсын хурлын дарга Бямц цогт анхаарууллаа. Түүний байр суурь парламентын санал хураалтын соёл, хариуцлага, улс төрийн саарал тохирооны асуудлыг дахин хөндөж байна. Улсын хурлын 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх үеэр санал хураалтын зарчимтай холбоотой асуудал дахин улс төрийн маргааны төвд орж ирлээ. Энэ үеэр Улсын хурлын дарга Бямц цогт дэмжээгүйг дэмжиж их идэвхгүй үйлдэлээр санал өгдгөөс болж үндсэн хууль зөрчиж хууль бусаар засгийн газраа огцруулж байсан. Алдаагаа дахин давтаж болохгүй хэмээн мэдгдсэн нь парламентын танхим төдийгүй улс төрийн хүрээнд анхаарал татлаа. Түүний хэлсэн дэмжээгүйг дэмжиж их ойлголт нь парламентын санал хураалтын үед гишүүд ил тод
бусдад байр суурь илэрхийлэхээс зайлсхийж, кноп дарахгүй байх түтгэлцэх эсвэл эрцээ бүрдүүлээд бодит санал өгөхгүй үйлдэл зэрэг улс төрийн идэхгүй тактикийг хэлж буй юм. Сүүлийн жилүүдэд Монголын парламентын улс төрд энэ төрлийн саарал санал улам түгээмэл болсон талаар ажиглагчид хэлдэг. Ил тод эсэргүүцэж чадахгүй, нөгөө талдаа бүрэн дэмжиж чадахгүй үед гишүүд улс төрийн хариуцлагаас бултахын тулд оролцоогүй дүр хэсгэн оролцоо ашигладаг гэх шүмжлэл дагалддаг. Ялангуяа засгийн газрын хувь заяа шийдэгдэх санал хураалтууд дээр энэ асуудал хүчтэй яригдж эхэлсэн. Танхимын гишүүдийн тодорхой хэсэг ил байр суурь хамгаалахгүйгээр эрс бүрдүүлж санал өгөхөөс зайлсхийснээр олонхын харьцаа өөрчлөгдөж улмаар улс төрийн үр дагавар бий болдог. Үүнийг зарим хувьч хариуцлагагүй парламентын соёл, ард түмний өгсөн мандатыг бүдгэрүүлж буй хэлбэр гэж тодорхойлдог. Улсын хурлын даргын хувьд энэ удаагийн мэдээлэлээр зөвхөн техникийн зохицуулт бус парламентын улс төрийн ёс зүйн асуудлыг хүндэсэн нь анзаарэгдэв. Учир нь ажлын тогтолцоонд парламентын гишүүн бүр тодорхой асуудал дээр дэмжсэн, татгалзсан гэх ойлгомжтой байр суурьтай байх нь төлөөллийн ардчлалын үндсэн зарчимд тооцогддог. Харин идэвхгүй оролцоо, кнопноос бултах, улс төр дамгаалах тусам парламентын шийдвэрийн легитим чанарт эргэлзэх нөхцөл үүсдэг. Засгийн газрыг огцруулах дэмжих дэмжихгүй гэдэг дээр дэмжээгүй саналыг дэмжээ гэсэн томьёолоор санал хураахыг болиулчих. Энэ бол гишүүдийг төөрөгдүүлдэг, олон саналууд байнгын хорон дээр унчаад чуулган дээр босдог, ийм одоо үндсэндээ бол хууль хулгайлдаг ийм зохицуултыг болио гэж. Саналаа биечлэн өгөх зохицуулт туссан байгаа. Гишүүн саналаа заавал одоо тэ биечлэн өгөх зохицуулт нэмээд улсын хурлыг хэлсэж байгаа асуудлаар гишүүд маань идэвхтэй үйлдэлээр саналаа өгнө. Дэмжиж болно, дэмжихгүй байж болно. Тэр чөлөөтэй. Ганцхан дэмжиж байгаа бол дэмжиж байгаа саналаа биечлэн өгч, дэмжихгүй бол дэмжээгүй биечлэн саналаа өгч. Дэмжээгүйг дэмжигээд идэвхгүй үйлдэлээр санал өгдгөөс болоод үндсэн хууль зөрчөөд хууль бусаар засгийн газар огцруулад энэ асуудал болсон та бүхэн мэдж байгаа. Ийм одоо алдаануудыг давтмааргүй байна. Тийм болохоор энэ улсын хурал дээр одоо хэлэлцэж байгаа асуудал дээр заавал дэмжихгүй гишүүний бүрэн эрх ганцхан биечлэн өгж хариуцлагад оролцдог байя гэдэг зохицуултыг тусгаж одоо наривчилж оруулж өгч байгаа. Нөгөө талд улс төрийн хүрээнд дэмжээгүйг дэмжих гэх хэлбэр Монголд шин зүйл биш. Томоохон томилгоо. Засгийн газрын хувь зай, төсөв, улс төрийн тохиороо дагалдсан санал хураалтуудын үед ийм тактик олон удаа ашиглагдаж ирсэн гэх шүүмжлэл бий. Өөрөөр хэлбэл улс төрийн эрсдэл үүрэхгүйгээр үр дүнд нөлөөлөх арга хэлбэр болон хувирсан гэсэн үг. Энэ нийцтэй парламентын ил тод байдлыг судруулж хэн үнэхээр юу дэмжсэн бэ гэсэн асуултыг олон нийтэд үлдээдэг. Ард түмэн сонгосон төлөөлөгчийнхөө байр суурийг тодорхой мэдэх эрхтэйж бодит байдал дээр зарим шийдвэрүүдийн ард хэн байсан бүдгэрч үлддэг нь Монголын парламентын сул талын нэг хэвээр байна. Улсын хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал нь зөвхөн техник процессын шинжилэл бус парламентын хариуцлага санал хураалтын соёлыг өөрчлөх орлого болж байна гэж улс төр судлаачид хардаг. Эцэст нь дүгнэлт хэлэхэд дэмжээгүйг дэмжиж гэх улс төрийн идэвхгүй оролцоо нь Монголын парламентын хамгийн маргаантай үзэгдлийн нэг хэвээр үлджээ. Ил тод байр сууриас зугцсан хариуцлагагүй санал хураалтаа хамгаалах тусам парламентын ардчлалын чанар сулрах эрсдэлтэй бөгөөд энэ нь зөвхөн нэг засгийн газрын хувь заяа биш, төрийн институцийн илтгэлцэлд хүртэл нөлөөлөх асуудал болоод байна. Улс төрийн хүрээнд эрх баригч намын дотоод нөхцөл байдал, засгийн газрын доктортой байдлын асуудал анхаарлын төвд орсон энэ үед ардсан намын удирдлагууд хамтарсан засгийн газарт оролцохгүй гэдэг байр сууриа ил тод илэрхийллээ. Ардчилсан намын дарга цогтгэрэл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хамтарсан засгийн газарт орох тухай аль бие усны яриа хэлцээ болоогүй гэдгийг онцолж намынхаа өмнө нь илэрхийлж байсан байр суурь өөрчлөгдөөгүй мэдэгдэв. Тэрээр 2024 оны сонгуулийн үр дүнгээр парламент олонх цөөнхтэй бүрдсэн. Олонх нь хариуцлага өгч ажиллаа хийх ёстой. Цөөнх нь сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Энэ бол ард түмний сонголт хэмээн хийснээр улс төрийн өнөөгийн нөхцөл парламентын тэнцвэрийг хадгалах шаардлагыг сануулсан байр суурь боллоо. Сүүлийн өдрүүдэд Монгол Ардын нам дотоод фракцийн зөрчлөө зохицуулах хүрээнд ардсан намд засгийн газрын суудал санал болгож магадгүй гэх мэдээлэл улс төрийн хүрээнд идэвхтэй яригдсан. Тухайлбал ардсан намд хэд хэдэн сайдын суудал болон парламентын өндөр албан тушаал санал болгож болзошгүй гэх таамагч гарч ирсэн юм. Гэвч ардсан намын зүгээс ийм тохироо улс төрийн хувьд буруу дохио болно гэж үзэж байна. Мөн ардсан намын дарга цогтгэрэл ардсан нам өнгөрсөн 10 жилийг авилгад эдэгцсэн он жилүүд байсан гэж шүмжилж ирсэн. Тэгвэл хамтран гэдэг нь тэр бүхнийг хамтдаа хаацаалахтай адил харагдана хэмээн мэдгдсэн. Эрх баригч хүчинтэй улс төрийн зай барих бодлогоо хадгалах тохио боллоо. Мөн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга баяр цогт ардсан нам засгийн газарт орохгүй тийм саналж ирээгүй гэж мэдгдснээр ардсан намын удирдлагуудын байр суурь нэг зэг дээр байгааг хэлтгэлээ. Ардсан нам бол Монголын ард түмний улсын хурлын сонгуульд өгсөн сонгуулийн дүнг бол хүндэтгэн хүлээн зөвшөөрдөг. Яг тэгвэл Монгол Ардын нам дангаараа олон болсон байгаа. Түүхэндээ бол хамтарсан тохиолдлууд олон байдаг. Гэхдээ энэ нь бол алинч олон болоогүй нөхцөлд 2004 онд хамтарсан засгийн газар байгуулж ирсэн. Яг одоогийн байдлаар бол эрх барьж байгаа Монгол Ардын намын зүгээс
ямар нэгэн байдлаар манай намд бол хандаагүй. Тийм болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа энэ мэдээнүүд бол бүгд ор үндэсгүй худлаа зүйлээ гэдгийг нэгдүгээр хэлмээр байна. Хоёрдугаар хамтарсан засгийн газар 2025 онд огцорсны дараагаар ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ байр суурин дээр үйл ажиллагаагаа явуулна гэдгээ ард түмэнд мэдгдсэн байгаа. Ардчилсан нам бол засгийн газарт орохгүй тийм саналж бас ирээгүй байгаа гэдгийг хэлэх ёстой гэж ингэж боддог. Сөрөг хүчний байр суурь хадгална гэсэн энэ мэдээлэл нь зөвхөн нэг намын дотоод шийдвэрээс илүү утгатай харагдаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд Монголын улс төрд хамтарсан засгийн газар гэх ойлголт олонтоо давтагдж, парламент дахь хяналт шинжилгээ сөрөг хүчний институцийн үүрэг суларсан гэх шүүмжлэл дагуулж ирсэн. Тиймээс Арс намын өнөөдрийн байр суурь нь эрх баригч намын дотоод асуудлыг хамт үүрэлцгээс татгалзаж, парламент дахь улс төрийн зааг ялгааг хадгалах орлого гэж харагдаж байна. Харин Монгол Ардын нам дотоод зөрчлөө өөрийн хүчээр зохицуулж чадах хэсэг нь цаашдын улс төрийн гол сорилт хэвээр хүлдлээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хүрээнд өнөөдрийн байдлаар 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн зохицуулах хооронд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага нь хууль журмын дагуу виртуал хөрөнгийн арилжаа болон P2P үйлчилгээг санал болгодогч иргэдийн дунд гадаадын платформ ашиглаж хяналт зохицуулдаггүй P2P арилжаа буюу дундын зуучлагч хяналтгүйгээр хэрэглэгч хооронд шууд арилжаа хийх хандлага нэмэгдэж байна. Тухайлбал дэлхийн томоохон виртуал хөрөнгийн платформ болох Binance биржийн Монгол төгрөгөөр хийгдэж буй P2P арилжааны хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөнтэй холбоотойгоор бүртгэл зөвшөөрөлгүй этгээдүүд тогтмол зар байршуулж бусдын өмнөөс их хэмжээний гүйлгээ хийх, сэжигтэй мөнгөн урсгал амжуулах зэрэг эрсдэл үүсэж байна. Мөнгө угаах санхүүгийн залилаан луврын шинжтэй гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, харилцагчийг таньж мэдэх шаардлагыг хангах хүрээнд санхүүгийн зохицуулах орооноос холбогдох шаардлага хүсэлтийг удаа дараа хүргүүлжээ. Үүний дагуу Binance платформ нь 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол төгрөгөөр хувь хүний хооронд P2P арилжаа хийхийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Мөн энэ хугацаанаас эхлэн зөвхөн санхүүгийн зохицуулах хооронд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тус платформын Pro Merchant эрхээр дамжуулж өөрийн харилцагчдад P2P үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. Итали улсын Чесенатко хотод энэ сарын 12-ноос 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Европын охидын мэдээлэл зүйн 6 дугаар олимпиадад Европ ТV-ийн болон бусад ТV-ийн 59 орны 218 охид оролцож програмчлал кодчил авиас чадвараараа өрсөлдлөө. Монгол улсын баг амжилттай оролцож Эрхэт Эрдэм ерхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч Сод Уянга тусгай шагналурдсан байна. Мөн багийн гишүүн Nest Education сургуулийн 11 дугаар ангийн сурагч Уран Хишиг, Олонлог XC сургуулийн 10 дугаар ангийн сурагчид болох Сувд Хүслэн нар амжилттай оролцсон байна. Багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал профессор Цэдэвсөрөн дэд ахлагчаар Монгол улсын их сургуулийн багш баг болдноор ажиллажээ. Европын охидын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улсын баг 5 дахь удаага инхүү оролцож байгаа бөгөөд өдгөө 1 хүрэл медаль 4 тусгай шагнал хүртээд байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Kids Expo 2026 нэгдсэн үзэсгэлэн арга хэмжээг Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбай Шагаан асарт зохион байгуулахаар болсон байна. Энэхүү арга хэмжээнд хүүхдийн нас сэтгхүүн онцлог тохирсон боловсрол, танин мэдхүй, соёл урлагийн боловсролын хөтөлбөрүүдийг нэг дор төвлөрүүлэх бөгөөд төв тайзны урлагийн тоглолт, авиаслог хүүхэд багчуудын онцгой үзүүлбэрүүд явагдаж, Family Chill Zone буюу гэр бүлээрээ тухлан цаадах амралтын бүс, спорт болон хөдөлгөөн тоглоомын талбай ажиллах юм. Мөн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтууд, танин мэдхүйн тэмцээн, уламжлалт тоглоом наадгааг зохион байгуулна. Дотоод болж өрөөсөн үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Хүргэжлээд орчуулагч редактор Мөнхөрдний бэлтгэсэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Арам тэргийн үзэгчтэй Төв Цэнгэлдэх мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. За энэ сарын 19-20-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улсад төрийн айлчлал хийсэн Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин лав гарагийн үдэш айлчлалаа өндөрлүүлэн нутаг буцлаа. За лав гарагтай 2 удирдагчдын дээд хэмжээний уулзалт хэлэлцээ болсноос гадна Хятад Оросын төлөөлөгчдийн төсөвлийн шатны хэлэлцээ болж хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, технологи зэрэг олон салбарт бэхжүүлэх 20 гаруй баримт бичигт гарын үсэг зорсон байна. За тухайлх юм бол хоёр улсын төрийн тэргүүн бүгд найрамдах Хятад ард улс болон Оросын албаны улсын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн сайн уршийн найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдээлэлд гарын үсэг зорсон бол
Талуудын хооронд мөн бүгд найрамдагтад ард улс бол Оросын албаны улсын олон төрөлд байдал шин төрлийн олон улсын харилцааг дэмжих тухай хамтарсан мэдээлэл хот байгуулалтын салбарт хамтран ажиллах тухай бүгд найрамдагтад ард улсын засгийн газар болон Оросын албаны улсын засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг бүгд найрамдагтад ард улсын шинжилгээ ухаан технологийн яам болон Оросын албаны улсын эдийн засгийн хөгжлийн яам хоорондын инновацийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг олон баримт бичгүүдийг байгуулад байна. За гэвч хамгийн өндөр хүлээлттэй байсан Оросын талаас олон жил эрэлхийлсэн Монголын газар нутгаар дамжин өнгөрөх хятадын зах зээлд нийлүүлэх Сибирийн хүч 2 байгалийн хийн хоолой барих төсөлд тодорхой ахиц дэвшил гарсангүй. За Кремлийн зүгээс хоёр тал төслийн үндсэн параметрийн талаар ерөнхий ойлголцолд хүрсэн гэж мэдэгдсэн бол тодорхой хугацаа болон бусад нарийн ширийн асуудлаар мэдээлэл өгөөг байна. Байгалийн хийн үн гэрээний нөхцөл санхүүжилт зэрэг гол асуудлууд шийдэгдээгүй байгаа учраас шинжээчид энэхүү хэлэлцээ олон жил үргэлжилж магадгүй гэж үзэж байгаа юм а. Түүнчлэн Владимир Путиний энэ удаагийн айлчлалыг эдийн засгийн хувьд үр дүн багтаа ч улс төрийн бэлэгдэл талаас утга учиртай өндөр үр дүнтэй ажил болсон гэж олон улсын шинжээч ажиглагч нар дүгнээд байна. За мөн энэ удаагийн айлчлалын үеэр хүрсэн өөр нэг тохиролцоо нь визгүй зорчих журмыг 2027 онд үргэлжлүүлэх, за мөн Оросын эрчим хүчний түүхийн эдийг бүгд найрамдагтад ард улсад нийлүүлэх энэхүү асуудал байлаа. Ялангуяа Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин хэлэлцээний үеэр бүгд найрамдагтад ард улсад бараг л хязгааргүй эрчим хүчийг нийлүүлэхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн юм а. За дараагийн мэдээ хүргэе. Төв Африкт дэгдээд байгаа Эбола вирусын талаар нэгдсэн үндэсний байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс ойрын өдрүүдэд анхаарал татсан мэдээллүүдийг хийгээд байна. За лав гарагт нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжарик ээлжид хэвлэлийн баг хурлын үеэр мэдэгдэхдээ бүгд найрамдах ардчилсан Конго улс болон Угандад дэгдсэн Эбола вирусын халдвартай холбогдуулан хэрвээ халдварыг тогтоон барьж чадахгүй хүмүүлийн тусламжийг өргөжүүлэхгүй бол Эбола вирусын дархалт орон нутгийн хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй юм дэлхийн хүнсний хөтөлбөрөөс анхааруулж байгааг онцоллоо. За өнөөгийн байдлаар Конго улсад 26.5 сая хүн хүнсний ноцтой хамсалт нэрвэгдээд байгаа ба ялангуяа Эбола вирусын халдвар дэгдэж байгаа тус улсын зүүн бүс нутагт ойролцоогоор 10 сая хүн хямралын болон онц ноцтой төвшний өрсөлдөлд өртөөд байгаа гэж. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онцгой байдлын шуурхай сангаас дахин 3.4 сая $3 нэмэлт санхүүжилт гаргаад байгааг мэдгдлээ. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс мөн Төв Африкт хурдцтай тархаж байгаа Эбола вирусын эсрэг вакцин гаргахад 6-9 сарын хугацаа шаарддаг талаар лав гарагт мэдгдлээ. Женевт болсон эвлэлийн хурлын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус вирусын халдвар цаашид хурдцтай өсөх төлөвтэй байгааг мэдээллээ. Тэр дэгдэлт гарсан Конго улсын Итури мужид сүүлийн саруудад зэвсэгт мөргөлдөөн гарч 100,000 гаруй хүн дөрвсөн сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэх вирусын дархалтай тэнцэх хүчин чармаалтад саад учруулж байгааг хэлсэн байна. За сүүлийн мэдээ хүргэе. Америк нэгдсэн улсын хууль зүйн яам Кубын ерөнхийлөгч асан Раул Кастрод эрүүгийн хэрэг үүсгэснээ зарлан мэдэгдсэн байна. Өдгөө 94 настай Раул Кастрог батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үедээ буюу 1996 онд Куб Америкийн Brothers to the Rescue хэмээх бүлгийн 2 иргэний нисэх онгоцыг сүнөх тушаал өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд түүний 30 гаруй жил үргэлжилсэн мөрдөн шалгалтын үр дүнд ийхүү хэрэг үүсгэн буруутгаад байна. За дээрх Brothers to the Rescue хэмээх бүлгийн онгоцууд тухайн үедээ Кубын агаарын хилээс гадуур нисэж Хавана хотын оршин суугчдад хүргэх зорилготой Кубын засгийн газрын эсрэг мессеж бүхий олон мянган ухуулах хуудсыг агаараас цацддаг байсан ба олон улсын агаарын орон зайд болсон уг халдлагын үеэр Кубын 2 МиГ сүнөгч онгоц 4 хүнийг хөнөөсний 3 нь Америкийн иргэд байсан байна. За Америк нэгдсэн улсын Майами хоттой холбооны прокурорууд хэрэг гарсан цагаас хойш өнөө хүртэл Раул Кастрод холбогдох яллах дүгнэлтийн төслийг боловсруулж байсан гэж. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн бүрэн гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.